Эрхэм сонсогчдоо та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан айлтгая. За амьдрал үргэлж сайхнараа манай уран бүтээлчийн цаг нэвтрүүлэг маань эхэлж байна. Өнөөдрийнхөө нэвтрүүлэгт би оюун түлхүүр сангийн тэргүүн Монгол улсын гавьяач жүжигчин, дуучин оюун түлхүүрийг урьж оролцуулж байна. Мэдүгийн нэрийг хэн өгсөн бэ? Их ховор мөртлөөс их гоё зөвхөн чамдал зохимоор нэр өгдөг байхгүй юу? Энэ нэр их аав маань өгсөн гэдэг. Одоо өгсөн хүмүүс нь булаацалтай байдаг. Би өгсөн. Нэг бол өвөө маань ч өгсөн юм уу ярилцж байгаа л өгсөн юм шиг үү. Нэг бол манай бас нагас игч би өгсөн штэ гэдэг. Тухайн үед нөгөө оюун түлхүүр гэдэг нэг сэтгүүл гардаг байсан юм лээ. Тэгээ тэр сэтгүүлийн одоо юугаар л одоо өгсөн юм шиг байгаа. Тэгээд яг оюун түлхүүр сургаал гэдэг олон нэр нь таалагддаггүй юу? Яг хүүхэд байхад бол таалагддаггүй байсан юм аа. Түлхүүрээ гэдэг бодох чи ямар сайн байх вэ? Тэгээд одоо бол дассан л та мэдээж ирэх одоо хайртай байлгүй яг өөрийнхөө нэр нь. Ер нь бусад орнуудыг бодвол манай Монгол нэр ергээд их урт байдаг штэ. Тэгээ гадаадд жоохон энэ нэрнүүдийг хэлэхэд хүмүүс танилцуулгаж жоохон хэцүү байдаг юм шиг байлээ. Одоо жишээлбэл Японууд хин гэж дуудах уу? Оюунаа л гэж. Тий. Оюунаа гэж тий. Тэгээд оюун түлхүүр гэж хэлэх хүмүүсийг ховордоо ер нь хэлж чаддгүй маа. За ер нь бол уран бүтээлч хүний энэ тайзан дээр ирсэн түүх болгон өөрийн гэсэн онцлогтой байдаг. Оюун түлхүүрийн хувьд ч гэсэн маш сайхан тийм дурсамж бол байгаа. Тэр дотроо бол энэ тайз өнөөдрийн уран бүтээл аав хоёрын нь одоо холбоос их чанга байдаг гэж ингэж бол өөр ойлгодог байх тийм ээ. Яг л хэрвээ өнөөдөр аав нь ингэж одоо урлагтай холбогдоогүй, ингэж урлагт хайртай байгаагүй бол оюун түлхүүр тэр замаар явах байсан уугүй юу гэдэг бол бас эргэлзээтэй байх тийм ээ. Ер нь би бол энэ аав ээжээс төрөөгүй байсан бол хэн байх байсан болоо гэж их бодогдсон шүү ер нь. Тэгээд их хувь заяатай хүн юм да гэж өөрийгөө боддог. Тэгээд аав маань бүр хар багаас минь надад бүр урлагт бүр хайртай болгож өгөх тэр бүх нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Тэгээд тухайн үед одоо социализмын үед чинь CD гэж байх биш тийм ээ. Пянз одоо бас их ховор. Тэгээд Орос руу явах болгондоо л одоо их ерөөсө авчирдаг юм пянз. Өөр юм байхгүй. Тийм байсан. Тэгээд байн хөгжим хангинастай манад. Тэгээд тийм орчинд хүүхэд өсчхөр чинь өөрөө ирэхгүй бас гой хөгжим сонсоод ирэхээр чинь ингээд бүр хайртай бол тийм байлээ л дээ. Тэгээд зарим хүмүүс тэгдэг чинь тийм ген өвлж авсан хэрнээ тэр мэрэгжлийн өвлж авдггүй ч юм уу тийм. Миний хувьд бол яалчгүй цаанаасаа урлагт хайртай болсон аавын маань нөлөө юм байна л гэж би ойлгоод байна. Хөгжим бүжигт орчоод тэр хичээлийг үзэж явах та ерөнхийдөө шантарх ч юм уу, дургуутсах ч юм уу, би ер нь өөр мэрэгчлээ олмоор байна гэдэг тийм эргэлзээ байсан уу? Ер нь байгаагүй юм байна. Тийм үү. Ерөөсөө л ингэх ёстой л гэж боддог байсан. Тэгэхдээ би төгөлдөр уурын ангид явж исэн мөртлөө би дуучин болно гэж боддог байсан. Айгуу сонирн багасаа. Тэгээ яг л аавын маань л нөлөө байсан байна та. Тэгээд аав маань одоо бас тухайн үедээ нөгөө соён бичүүлэх данх тий хөгжимчин байсан. Тэгээд аавыгаа дагаад ажил дээр нь очиод нөгөө хөгжим дээр нь бас тоглолцоод юмын сонсоод ингээд их гоё идэг байсан. Тэгээд дараа нь сүүлд аав маань их орой оюутан болоод багшийн дэд сургуульд ороод тэгээд тухайн үедээ багшийн дэд тахтаа бас хувьсгалын өрөө гэж хамтлагт бас байсан. Бас уран сайхны өдөр даач тэр хийгээд. Тэгээд ер нь тэр хамтлагт нь дуулна. Тэгээд ер нь халтууранд нэлээ явсан доо аавтайгаа хамт. Манайх чинь оюутны байранд амьдардаг байсан багшийн дэд. Орчин үед шүү дээ. Тэр халтур гэдэг үг чинь бол таксинд одоо байна шүү дээ. Одоо халтур гэж ер нь тэр үед ямар шухан байдаг байсан юм бэ? Хэрэг мөнгө авдаг байсан юм дээ. Өө явна. Дээрээс гайгүй тухайн үед 50 төгрөгийн тэр кармалаад ирчдэг байсан. Тэр бол бас нэлээ мөнгө шүү дээ, тий. Хүүхэд гэдэг тийм ээ. Том хүмүүс нь бол одоо хэд авдаг байсан? 100 төгрөгч авдаг байсан юм уу? Нэг удаагийн тоглолтод тий. Тэгээд аавтайгаа хөөхөн бас ингээд бондогоо л хүрээд ирдэг байсан. Тий, их гоё идэг гэсэн юм аа. Манай оюун түлхүүрийг ямар хувь зай гэдэг юм уу, ямар зам Японтой холбогдсон бэ? Би боддгийн яг одоо тэр Япон улсад Монголын нэр нүрийг тийм ээ одоо улам одоо өргөж өгсөн, улам тийм хайртай болгосон энэ хоёр орныг их ойртуулсан хүн бол тэр 89 он би зөв хэлж байна уу? 89 онд анх яг тэгж дэлхийн одоо хэмжээний тийм наадам фестивальд Монголоос оролцсон бол анх удаа юм билээ. Анх удаа тий. Тэгээд одоо тэр оюун түлхүүрээр дамжаад Монголд японочдыг хайртай болсон гэж би боддог. Яагаад гэвэл миний хувьд би өөрөө тэр үед бас их юм сайн ойлгохгүй залуу байсан ч гэсэн маш их тийм бахархал сэтгэл ер миний эргэн тойронд бүгдээрээ л одоо оюун түлхүүрийн тухай ярьдаг байсан л та. Тэгээд тийм алдар нэр гэдэг юм уу, тийм ингээд пак
гээл хүрээд ирэхээр бас хэцүү байсан уу? Хэцүү байдаг яг хоо бас бүр хүн чинь балмагддгийн байдаг штэ. Тэгээд 89 онд би 13 настай хүүхэд байж байгаа. Тэгээд Монголын нэрийг анх удаа бас тэгээд тийм тайзан дээр одоо гаргах гэж байгаа учраас нэр нүрээ сайн бодлого болохгүй гэд ихч сайн бэлдэж очсон. Тэгээд ороод дуулаад ерөөсө хизээ яцааны юм шиг л дуулсан тий. Тэрэндээ би одоо хүртэл гайхаад байдаг юм. Энэ цаанаас нь нэг ингээд нэг өгч байгаа юм байгаад байгаа юм шиг тий. Хүч өгöd байгаа юм, өгөгдөл байгаад байгаа юм шиг санагдаад. Тэгээд 89 он тэр тэмцээнд төрүүлчихэд тэгээд ирээд ерөөсө засаг маань намайг бол маш одоо том шагнад өгсөн шүү дээ. Одоо 3 өрөө байр тухайн үеийн одоо нөгөө мөнх чаргалгай одоо нөгөө засаг дарга байсан тухай. Тэгээд энэ 13хан настай охиныг тийм хэмжээтэй гэж үнэлж байгаа. Тэгээд өөрөө би бүр өстө балмагдсан. Би ч одоо юу хийгээд ирсэн хүн юм бэ? Тийм л том гавьяа байгуулсан юм бах та гэдэг. Одоо өөрөө ч бас ойлгохгүй. Тэгээд 90 онд голон тэр нөгөө нэг Очирбат ерөнхийлөгч Монголын анхны ерөнхийлөгчийн захидал тэр мэдлэгийг 90 онд нэг тийм том хэмжээний бас нөгөө NHK-гийн одоо тийм дууны фестивальд оролцсон байхгүй юу? Одоо 19-р 31 жил болгоно болдог шинжидээр улс даяар одоо BS-ээр орон даяар цацагддаг фестивальд оролцоод тэгээд яг хөтлөгч нь Очирбат ерөнхийлөгчийн бүр мэдлэгийг бүх одоо Японы ард түмэнд яг уншиж исэн. Тэгээд тухайн үеийн ерөнхий сайд Кайфуд гоод дээр ерөнхийлөгчийн захидлыг хүргэж исэн. Тийм бас төвхтэй. Тэгээд тэр үедээ бас нэгэн Японд бас жоохон сонин гэвлүүдээр гарч нэгэн бас сенсац тухайн үедээ болох нь болж исэн. Яг одоо жоохон хүүхдийн нүдээр ингээд гинт тэс өөр одоо ертөнцид тэр үед чинь одоо манай Монголд бас байдал хэцүү байсан, улс төрийн эдийн засгийн амьдрал хэцүү байсан. Тэгээ Японд очиод яасан бэ? Бас л нэг том шок уу? Ерөөсөө тэгээд их том соёлын шоконд орсон. Ороод тэгээд яах хэвтэй болоод энэ жирэг тэр цаг хугацааныханд Япончууд чи ямар ч их завгүй одоо ерөөсөө бараг өөрсдөө мартчихдаг болсууд байлаа шүү дээ. Ажлын төлөө ерөөсөө ингээд бүх юмаа зориулсан. Ар гэр бүлээч бараг мартчихдаг тийм хүмүүс байдаг юм байлээ. Тэгээд тэр темпэнд нь тэр ритмэнд нь дасах гэж бас нэгэн зүдэрсэн. Тэгээ ерөнхийдөө айгүй ер нь би их өөрчлөгдөхгүй болохгүй байна. Надад их хурд хэрэгтэй юм гэдгийг ойлгосон л та. Одоо ингээд бас нэлээд олон жил болчлоо. Өөрийгөө ингээд заримдаа мэдрэхтэй энэ альва амьдралд хандахдаа альва асуудал ажилд хандахдаа Япон хүн шиг хандаад авах юм уу? Монгол хүн шиг хандаад авах юм уу? Ер нь л Япон хүн шиг хандах гэдэг шүү. Би ч одоо 2006 онд одоо нөхөртөөгөө суугаад одоо Монголдо ер нь амьдарч байгаа юм шүү дээ. Тэг ямар сайндаа манай энэ хүнийг нэрээ энэ хөрсөн дээр нь болох гэж гомон зовж байна гэх. Тэгээд одоо бүрэн би өөрийгөө уг нь хөрсөн дээрээ буудсан байгаа л гэж ойлгож байгаа шүү. Тэгтэл бас л Япон маягаар л хандчих гээд байх юмд одоо цаг нараас их сүүлээ тийм ээ. Ер нь альва юмд ажилд хандлага бүх юм маань тийм байх гээд байна. Тэгээд нэг буруудахгүй болоод гэж би бодоод байна л та. Яг тэгвэл монголчуудын хувьд яг энэ жилийн энэ хугацаанд өөрчлөлт ажиглагдах юм уу? Сайн тал руугаа одоо өөрчлөгдсөн байна уу? Тий, хандлага болж ер нь өөрчлөгдсөн байна. Одоо өөрчлөгдөлгүйтэй тийм ээ. Өчнөө жил бас бид нар чинь нөгөө цаг нар барьдгүйгээр бас нэлээд алдартай явж ирсэн шүү дээ тийм ээ. Тэрэн дээр бол бас өөрчлөгдсөн бас хурд их бас мэдрэгдэж байна. Залуучуудын хувьд бол сэтгэл хангалуун байж чадж байна уу? Хангалуун байггүй яг. Ерөнхийдөө янз бүр л байна л да залуучдын хувьд их сайхан юмыг ингээд сэтгэлээсээ ханддаг тийм хандлагатай хүмүүс ч байна. За бас тийм биш хүмүүс байна. Болж л өгөөл нэг хялбарч гаалч юм уу тийм ээ. Одоо ингээд нэг амархан арга барилаар ингээд явчих гад байна. Хурдан. Тий. Гээд байна. Тэгээд би анзаарч хахад өшөөл манайханд бол суралцах юм их байгаа байна гэж бас хараад байгаа. Залуучуудын ялангуяа. Ер нь би уран бүтээлч хүнийг ингэж боддог л да. Тэр дотроо эстрад дуучин хүн ч юм уу, рок попын хүн бол нэг тийм нилээд юм дайчин. Бас заримдаа жоохон ямар нэгэн зүйлээр, ямар нэгэн хүнээр, ямар нэгэн байдлаар өөрийнхөө карьерийг, ажлыг золиослж чаддаг нэг тийм хүн нүдэнд надад харагддаг байхгүй юу. Оюун төр болохоор жоох эсрэг талдаа их зөөлөн, их намуу, нэг тийм мэдхгүй нэг жоохон нилээн юм хэл ярианы юм уу би хаагийн өрсөлдөөнд бол нэг тэгж ороод байхгүй. Тэгээд яг өөрөө яг энэ урлагт яг энэ байдлаараа зан төлөвөөрөө дасан зохицоход хэцүү байдгүй. Ерөнхийдөө яг тэр тал дээр би өөрөө боддог байхгүй юу. Ерөнхийдөө өөрийгөө би эсвэл дутуу илэрхийлээд байгаа юм болоо. Хүмүүс намайг тэгдэг. Чи айгүй даруухан юм а гэдэг байхгүй. Тэгээд ер нь бол даруухан тийм уг нь болоод би өөрийгөө даруухан гэж ерөөсө бодохгүй байгаа байхгүй тий.
Тэгээд чигт дэндүү даруухан юм аа гэдэг. Тэгээд би одоо эсвэл одоо даруухан биш байхын тулд одоо яах ёстойгоо ойлгохгүй байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг эсвэл би магадгүй би өөрийгөө дутуу илэрхийлээд байгаа ч юм байгаад иж магадгүй эсвэл надад нэг юм бөглөрсөн юм яваад байгаа юм болоо эсвэл тэрийгэ тайлах ёстой юм болоо гэж бодогдох үе байдгийм аа байдаг. Тэгээд ер нь бол уран бүтээлч хүн бол айгүй тийм шулуун те юмыг ингэж шууд хэлдэг ярьдаг байх нь илүү одоо хүмүүст ойлгомжтой харагддаг тал байдаг штэ ер нь тийм байдаг. Тэрэн дээр би өөрийгөө айгүй голдъё. Яг үнэндээ тэгж голдог. Тэгээд бас ингээд буруу юм ярьчихгүй гэсэн тийм айдас байгаад байдаг учраас нөгөө тэр бол яг Япон зан юм шиг байгаа байхгүй. Японд одоо олон жил байсны нөгөө юу чин тэрэн дээр бас гараад байгаа. Зөв бурууг нь сайн мэдэхгүй байна. Эсвэл би одоо хоёрын хооронд буруу дуурж яхаар эсвэл одоо нөгөө нэг эсвэл бүр ингээд амаа бариад тураад ингэсэн дээр ч юм шиг санагддаг байхгүй. А тэр нь ч юу юм. Тэгтээ бол чөлөөтэй өнөөдрийн нийгмийн одоо талаар бас чөлөөтэй үзэл бодлоо хуваалцмаар санагдах тийм бас ингээд үе байдгийм аа. Тэгээ яг ямар үед нь яг хаана хинтээ гэдэг нь одоо бас тэг хэцүүлтэй манайхны одоо. Гэхдээ харин нь шүү дээ яг наад зан чанар чинь бол миний бодлоор одоо үзэгчид яг оюун дэлгүүрийн дууг сонсдог хүмүүс хөшөөддөг фэнүүд нь яг энэ занд чинь л илүү их татагддаг бах гэж би бодоод шүү дээ. Наа чин сул талч нь шүү дээ. Аваа талч нь байх ёстой. Миний бодлоор. Зариуна ихч байна. Намайг одоо нэг яаж өөдөн татлаа те баярлалаа. Үгүй энэ бол зүгээр миний яг чин сэтгэлийн үг. Яг гэвэл эн чинь өөрөө бас эргээд хүнд бусдаас өөр харагдах нэг онцлог байх ёстой гэж би боддог. Тэг хүн өөр юм да тий. Хүний өөрийн характер юу зан чанар гэж яалтчгүй байдаг юм чи одоо. Би одоо гуншин хэлэхэд оюун дэлгүүр сангийн тэргүүн гэд хэлсэн хамгийн түрүүнд хэллээ. Энэ сан бол их урт удаан жил одоо амьдарч जैन тийм ээ. Өөрийн чинь хувьд энэ бас одоо гуншинда хамгийн түрүүнд хилэгдэх юм өөрийн зориулсан цаг хугацаа сэтгэл зүрхийг бодох юм бол ёстой зүйл гэж бодоод байгаа байхгүй юу. Хоёулын сангийнхаа талаар ярив. Ер нь яагаад байгуулсан гэдгийг бол олон хүн асуусан байх. Ажил нь яаж явж гин? Одоо юу хэрэгтэй вэ гэдэг дээр. Тий 97 онд албан ёсоор байгуулдаг да. Тэгээд тэрнээс ч өмнө бол 94 5 оноос эхлээд л ерөнхийдөө амьдрал их хүнд хэцүү байсан үе шүү дээ. Манайхны нийгэм зах зээл бас хямралд ороод амаргүй байсан үе. Тэгээд би тэр одоо гудамжны их тодтолтой тийм ээ траншайны хүмүүсийг хараад зүгээр сууж чадаагүй маа. Яг үндэ ямар нэг юм хийл гэж бодсон. Тэгээд сам манч гэж тухайн үедээ одоо толгойд орж ирээгүй. За нэг хандвийн тоглолт ингээд Японд бол хийгддэг тийм юмнууд байдаг байсан учраас. За Монголдо нэг хандвийн тоглолт хийгээд тэгээд тэр хандаад цуглуулад энэ хүүхдүүдэд нэг зориулчихвол яасан гэсэн тийм санаа төрөө. Тэгээд ер нь 97 он хүртэл жил болгон хандвийн тоглолт гэж яваад. Тэгээ 97 онд албан ёсоор байгуулагдаад 97 оныхоо тэр тоглолтын дээр ерөнхийдөө сан байгуулъя гэдгийг зарлаад тэгээд албан ёсоор 97 онд яг зөвшөөрлөө аваад. Тэгээд өнөөдрийг хүртэл яг явж байгаа. Тэгээд нөгөө Германы бас нэг том бас шашны байгууллага хойдоо манайхыг одоо төсөвжүүлж санхүүжүүлж өгч ирсэн. Тэр төсөв дээр их юм олон жил ажилласан бид нар бодоод маш их баярлж явдаг. Тэгээд тэр нөгөө хүүхдүүдийн халамжийн төвөөч нээлээ, тэмүүлэл халамжийн төвөөч нээлээ. Тэгээд 50 гаруй хүүхдүүдийг хонож өнжүүлж асарч суйлдаг тийм төв байгуулсан. Тэгээд одоо болвол халамжийн төв маань одоо хүүхдүүд маань өсөж том болоод тэгээд ерөнхийдөө нийгэмшээд бүгдээрээ амьдрал дээр гараад ингээд явцгаац учраас ерөнхийдөө төр зураад хаацсан байж байгаа. Тэгээ нэмж хүүхэд аваагүй л гэсэн үг л дээ. Тэгээ бас ерөнхийдөө бол бэрхшээлтэй ажил юм билээ. Ер нь хүүхдүүд яг хүний хүүхдийг тийм ээ хүн болгоно гэдэг асуудал бол бас тийм амар ажил бол бас биш юм билээ. Тэгвэл тийм бэрхшээлүүдийг бэрхшээл гэж бодохгүйгээр хамаг сэтгэлээ зориулж ажиллаж исэн. Манай сангийн хамт олон бол үнэхээр сэтгэлээ зориулсан. Тэгээд одоо бол бид нар яг бас бидний хувьд нөгөө нэг хүүхдүүдийнхаа орчин сайжруулъя гэд бас нэг байр маяр аваад уг нь тэгсэн байсан. Тэгээд орон сууцнд байр аваад ингээд ажиллаж исэн чи бас стандартын шаардлага юу сангадгүй тийм юм байдгийм байна. Бас тэр ч утгаараа тэгээд цаашаа үйл ажиллагаа явуулахад жоохон тийм хүндрэл гарсан. Тэгтээ боломж гарсан үедээ одоо би энэ ажлаа үргэлжлүүлж хийн л гэж боддог. Ингэж бодогддгоо яг өнөөдрийн байдлаар манай Монголд энэ халамжийн талаар ажил хийхэд нэгдүгürt нэр хүндгүү, хоёрдугаарт одоо хууль тэр одоо хүмүүсийн хувьд тэр ойлголцох одоо тэр нэг утас гэдэг юм уу тэр холбоо ерөөсөй байдаггүй. Тийм сэтгэл байдаггүй. Тийм үе байсан.
айгүй хэцүү одоо бүр нэрэ барагч одоо болт юм билүү гэж бодогдохоор үеэс шүү нэр яг нэг нүг билээ. Тэгтээ би ч нөгөө нэг айгүй бас тийм юм дээр их шадран хүн юм аа. Тэгээ нэгэнт эхэлсэн юм чинь би зогсохгүй л гэж бодож л эхэлсэн юм чи одоо ямар ч одоо бэрхшээд юу ч гарч ирнэ өстө даваал гарна. Энэ байтгаал юм хүмүүст авдаг юм чинь. Тэгж явсаар байгаа л үдээ хүрлээ. Тэгээд айгүй одоо бол ерөнхийдөө бас үнэлэх хүмүүс байна. Тэгээ ерөнхийдөө хууль зүүн одоо тэр нөгөө орчин болвол бас чанга байна. Яг үнэ. Одоо ингээд дотоодоо яг дотоодын бор зүрхээр ингээд яг ажилтны явъя цаашаа ингээд өргөжлүүлээ гэж байгаа хүмүүст бол бас бэрхшээлүүд байна. Тэрийгээ бид нар хоорондоо ярилцаж санаа онлоо дэвшүүлж тийм ээ. Энэ жил явах хэрэгтэй байх л да. Хоёлаа уран бүтээлдээ орё л да. Оюун түлхүүр маань одоо хамгийн сүүлд тийм ээ 2004 онд Монголда бидаас нэг тоолтой хийгээд тэгээд ингээ бүтэн 10 жил завсралж агаад одоо тоолтой хийх гэж байна. Мэдээж энэ 10 жилийн хугацаанд уран бүтээлийн хувьд олон шинэ одоо алхмууд байсан байж таараа. За мэдээж зөгчид хүртэл өөрчлөгдсөн байх гэж би ингээд бодоод байна л да. Тэгэхээр энэ тоглолтод оюун түлхүүрийн өнөөдрийн тоглолтод ирэх хүмүүс өөрийгөө яаж бэлдэж ирүүл дээр гэж бодож байна вэ? Тэгээд одоо юу ч бэлдээ үү? Миний дууг сайн дуулдаг учраас ирээрэй гэх гэлтэй бэлдээ. Ер нь бол нөгөө үзэгчтэйгээ сайхан бас хөгжилтий тийм ээ. Бас нэг хайрын их шиг гэд нэртэй болохоор одоо голцоо нөгөө хайрын дуу дуулах болж байна. Тэгээд бас нэг тийм гоё уур амьсгалыг л бүрдүүлж хэмсэн гэж бодоод байна. Өчигдөр 8 тал самтгийн тоглолтын дээр би дууллаа л да нөгөө хайнаатай дуулдаг дуугаа дууллаа. Ерөөсө зүгээр би гайхсан л да. Яг тийм үзэгч түлээж аавна гэж бодоагүй. Тэгээд ерөөсө баг бит хоёроор дуулуулаагүй дуулчих юм байлээ. Айгуу өөртөө дуулчих юм байлээ. Амар юм биш үү? Ямар зөв. Ийм байвал мөн гоёо гэд бодчихлаа. Тэгээд сайхан санагдсан. Бас ингээд нэг мартагдахгүй те явж ирсэн юм байна гэдгийг бас явах нөгөө зүудний учрал цомгоо тоглолт хийгээгүй ч гэсэн нөгөө 7 онд цомгоо гаргацсан байсан. Тэгээд тэр дуу маань бас нөгөө телевиз радиогоор ингээд явж ирсэн учраас бол хүмүүс бас ортаас мартаагүй юм байна гэдгийг хараад бас жоох урамшлаа. Тэр хугацаанд одоо ерөнхийдөө яг Монгол орондоо гарсан цомгийн тоо нэг их биш юм байна л. 3 цомгол. Гэхдээ миний бодлоор Японд бол нэлээд хэдэн бүтээлүүд байгаа юм шиг байна тий. Тий нэг яг 5 цомог гарсан. Цомгийг яаж гаргах ёстой гэж боддог вэ? Одоо жил болгон байвал дээрүү эсвэл яг өөрийн чинь хувьд өөртөө чинь адилхан юм баг байвал дээр юм шиг санагддаг юм уу? Хүн хүний чадварын асуудал байх л да энэ бол тийм. Тэгээд гол нь нөгөө нэг хэр одоо уран бүтээл хийж гэнүү цаг адалгүй ингээд ямагт байнга ингээд өөрийгөө цэнгэлж ингэж яадаг хүмүүсийн хувьд бол жил болгон гаргахад асуудал байхгүй тий. Жил болгон хүлээд миний хувьд бол бас нэлээд хугацаа ороод ингээд ер нь эмэгтэй уран бүтээлчдийн хувьд нэг тийм бас хүндрэл байдаг юм аа. Нөхөртөө суур хүүхэд шуухад гаргана гэдэг ингээд тэрлүүгээ бас ингээд тий. Ингээд цаг маань ингээд явна шүү дээ анхаарал маань хандна. Тэгэхээр зэрэг яг уран бүтээлдээ зарцуулах цаг гэдэг дээр бол бас нэгэн асуудал бий. Тэгтэл бас өөрийгөө байнга ер нь цэнгэлж байх хэрэгтэй юм шиг байгаа. Энэ уран бүтээлчд бол байнга ижилхэн ингээд нэг байнга зохиогоод байхаар ижилхэн дуунууд, ижилхэн ая ингээд зохиогдоод байх аюул байдаг учраас бол нэг хэсэг бол бүр бас хайчхан зүү юм шиг санагдав. Бүр хаяад шал өөр орчин, шал өөр юмар өөрийгөө тэмээ цэнгэлж өөр орчин руу аял зугаалах ч юм уу одоо юу гэдэг өөр ертөнцид ороод ингээд ч юм уу нэг ямар нэгэн байдлаар за зураачаад хүртэл тэгдэг баха миний бодлоор юм хэд. Тэгэхээр зэрэг тэр нэг яг жинхэнэ цаг хугацаа яалтчгүй л орно л доо. Миний хувьд нэг 3-4 жилд нэг цомог гаргаад байхад бол хангалттай санагддаг. Тий. Ер нь хаач адилхан тоо Японд ч Монголд ч. За хоёулаа нэвтрүүлгээ өндөрлүүлье. Тэгээ өнөөдөр Амьдрал үргэлж сайхнараа гэдэг энэ нэвтрүүлэг маань уран бүтээлч хүнийг хүндлэх, түнд хүндэтгэл үзүүлэх ийм нэгэн нэвтрүүлэг. Энэ нь одоо сайхан нана даруухан юм шиг тийм ээ, зөөл юм шиг болов цаана өөрийгөө альваад одоо хурцлж яадаг тийм ээ, ихэлсэн ажлаа дуусгаж чаддаг ийм зан чанар бүхий. Тэгээд хэдийгээр одоо олонд сурталчлаад явдаггүй ч гэсэн олон сайхан буйны зүйлийг улс орондоо болон дэлхий дахинд хийж чадсан жижигхэн юм шиг мөртлөөс агуу том одоо сэтгэлийг агуу том ажлыг өөртөө үүрсэн энэ бүсгүй энэ уран бүтээлчтэй өнөөдөр
өнөөдөр манай нэвтрүүлэг манай хамт олон хүндэтгэл илэрхийлж байна. За баярлалаа. Ариун агчтай маш баярлалаа. Тэгээд 107.5 радиогоор би анх яг нэг тэнгисийн дуу цомгоо гаргачаад ирж ирснээ санаж байна. Тэгээд их сайхан мэдрэмт төрж байна. Сайхан санагдаж байна. Таныг харахад гоё юм. Баярлалаа. Үзэг сонсогчтой маш их баярлалаа. Ингээд хоёлаа. Нэвтрүүлгээ нэг сайхан ерөөлөөр өндөрлөе. Амьдрал үргэлж сайхнараа гэдэг энэ нэвтрүүлгийн үгийг бас жоохон сонсогчдод өөрийнхөө хувьяасаа тийм ээ гоёор сайхан тайлбарлаад хүнд одоо ирээдүйн одоо итгэлийг нөгөөд хоёлаа нэвтрүүлгээ өндөрлөе дөө. Ер нь амьдралыг сайхнаар нь л харуул сайхан штэ. Ямар гоё нэртэй нэвтрүүлэг вэ? Яг нэг тийм бид нар муухагаар хараад байдаг учраас л муухай байгаад байдаг. Сайхнаар ер нь альва зүйлийг сайхнаар нь харуул. Миний нэг багш яг над үг чинь хэлжсэн. Хүнийг ч гэсэн дандаа сайхан талаас нь харж. Хүнийг битээ муу талаас нь битээ харж. Тэрхүү чамд ч гэсэн дутагдлаа. Дандаа сайныг нь олж харж. Тэгэхээр бүх юм аяндаа болоод бүтээд ирнэ. Тэр л үг байна л да тийм ээ. Энэ үг чинь л оюун дэлгүүрийн яг энэ байгаа натур гэдэг юм уу байдлыг илэрхийлж байна. Маш их баярлалаа. Бид одоо дүүгийнхээ сая хэлснээр тийм ээ олон хүн ингэж амьдарч чадвал амьдрал үргэлж сайхнараа байна. За баярлалаа. Одоо энэ болох ч байгаа тоглолтод нь амжилт хүсье. Амжилттай болно гэдэгт итгэлтэй байна. За тэ олон сайхан зүйлийг хийж сонсогч олноо болон нийт ард түмнээ одоо гэрэлтэй сайхан ирээдүрөө авч яваарай гэж ингэж өрөө гэр бүлд наасж байгаа л хүсье. Тэгэхээр сонсогчдоо манай өнөөдрийн амьдрал үргэлж сайхнараа нэвтрүүлгийг та бүхэн маань сонсож хамтдаа байлаа. За манай өнөөдрийн зочин бол оюун дэлгүүр сангийн тэргүүн Монгол Улсын гаяа жүжигчин дуучин оюун дэлгүүр маань байлаа. Хамт байсан баярлалаа. Баяртай.